Тара гэдэг маань дараа буюу дарих гэсэн утгаас гаралтай. Бүс нутагтаа хамгийн томд орж байгаа буюу. За өнөөдөр маш урт өдөр байлаа. Яг харах гэж нэг ч юм. Хай. Уянгагч. Артисттай хэлцүүлгээ явж байна. Бүсийн нэгэн замын яг эсрэг талын дөрөв дахь объект байгаа. Одоо ихэнх зэрэг байсан. Чи нэг Уянгагчийнхаа хэд хэдэн лист дээр ажиллах гэдэг шүү дээ. Ривер өвлөхийн талбай Ривер 5 Плазагийн 5 өөрөө, Будда Виста Рент, Sky Garden Rent ажиллаа. Аимштай. Удахгүй хамтарсан болоо хий. Хийсэн. Мишелийн юун дээр ажиллаж байгаа. Би Мишель дээр угаасаа талбай дээр ажиллаж байгаа. Жижиг талбай дээр нь ажиллаж дөрөөрөө байрлуулсан байгаа төсөлтэй. За ингээд бид Мишель дээр ажиллахаар боллоо. Оролдоо суучихсан. Одоо Ярмаг хамбаг татлаа орчих. Уруу байна. Ажлахтай өдөр байх шинжтэй болоод байна шүү. Тэгээд дараа нь Тара центр дээр очих контент хийн. Тэгээд ажлынхан бас боулинг тоглож магадгүй шиг байна. Тэгээд боулинг дээр мөрчин тэгээд дараа фитнесийнхаа бэлтгэлийг хийн. Өнөөдөр зөвхөн 2 талхаа 3 талхаа хийн гэж бодож байгаа. За. Sky Garden-ы 165 м2-тай 4 өрөө байрыг үзүүлэх вэ гэдэг. За, байр үзүүлж яваад 2 агент найзтайгаар таарлаа. Бүс нутагтаа хамгийн томд орж байгаа буюу 14500 м2. Хоёр давхар дугуй үйлбэрийн зохион байгуулалттай учраас хөлийн урсгал маш сайн, болонгийн талбай гэж байхгүйгээрээ онцлогтой. Тара центр. Тара гэдэг маань дараа буюу дарих гэсэн утгаас гаралтай. Тэгэхээр ногоон дарихийн домгийг бэлэгдэж энэхүү бүтээлийг уралсан байж байгаа. Энэ бүтээл маань Монгол улсад хэдийгүй дэлхийд дахинд хамгийн томдоо тооцогдох зотон дааван дээр 3D байдлаар товоолгож бүтээсэн ийм урлагийн бүтээл байж байгаа. Тара центрт нийтдээ 120 худалдаа үйлчлэгээний талбай, брэндүүд, за мөн голомт банк болоод Хаан банкны VIP салбар, за мөн 3 ресторан, 2 кофе шоптой яадагийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа. Тара центрийн 2 давхарт Иран хевсний брэнд дэлгүүр ажиллаж байгаа. Кофе нам маань Тара центрийн 2 давхарт байрлаж байгаа. Худалдаа үйлчлэгээний талбай хайж байгаа хөрөнгө оруулалт талбай худалдаа авах гэж байгаа мөн төрөөслөж байгаа хүмүүс хамгийн чухал зүйл бол мэдээж локейшн. За дээрээс нь эргэн тойронд байгаа хүмүүсийн худалдаа авах чадамж байж байгаа. Тэгэхээр Тара центрийн хувьд гэх юм бол Хаан уул дүүргийн Эмарт ертөнцийн зүгээр баруун талд байрлаж байгаа Vega City хотод байрлаж байгаа. За энэ хавьд юу байгаа вэ гэхээр орчин сургууль байж, хобби сургууль байж, интернэшнл скул байж, тухайн 3 сургуулийн гуруулаа дунджаар 2000 орчим хүүхэдтэй. Тэгэхээр 2000 орчим хүүхдүүд буюу нийтдээ 6000 хүүхдийн арга гэр энд хотхонуудад байрлаж байгаа гэсэн. Ямар хотхон байгаа вэ гэхээр Vega City, Хүннүү 22, за Гэрлүг, Альба зон гэх мэтчлэн яг одоогийн байдлаар Улаанбаатар хотын хамгийн үнэтэй хотхнууд Тарагийн эргэн тойронд байж байгаа. Яг энэ Тараагаас нийтдээ хаашаа 10 минут алхах зайд дугуй үйлбэрээр радиусын хэмжээнд хүн амыг бүтцээр нь судлах юм бол 52400 оршин суугч энэ бүс нутагт амьдарж байгаа бөгөөд энэ бүс нутагт хамгийн томд буюу 14500 м2 2 давхар ийм худалдаа үйлчлэгийн төв өөр байхгүй. Оршин суугч ихтэй хотхнуудын дунд байршиж байгаа учраас нэг давхартаа Jetro супермаркетыг оруулсан байгаа. Центр дээр худалдаа үйлчлэгээний худалдахаар санал болгож байгаа 3 талбай байж байна. За мөн төрөөслөхээр санал болгож байгаа цөөхөн талбай үлдсэн байгаа. Та худалдаж авахар болон төрөөсөөр сонирхож байх юм бол надтай холбогдоорой. Өнөөдөр жишээлбэл 14 дахь өдөр бэлтгэл өгснөөс хойш тасралтгүй 14 өдөр ажлынхаа цагтаа фитнестэй цаг гаргаад явж байна. Хасаагүй
За өнөөдөр маш урт өдөр байлаа. Челленж 10 За сүүлийнхаа ганцхан байрыг үзүүлчихэл харин да. өдөр хоёлаа байр үзүүлнэ тий. 10 цаг болж байна. Өнөөдөр чинь нийтдээ ингээд 4 лист судалгааны юм үзүүлчихлээ тий. Гоё байна. Амттайгаа ойрт хамт явж ажил хамт хийгээгүй. Тий. Загуу гэж хоёр тавгүй гэсэн. Гоё байна. Балжны дашинтай өдөр байна гэж. Дашнам ботоо эрдэнэтэй өдөр байлаа. Гоё байна. Ярамлуу явж байна. Орой 2 өдөр илээ 3 шөнө аялалчлаа. 3 шөнө 2 илээ 2 шөнө 3 өдрийн аялалд явж байна. Тэр цагийн дотор л явдаг байгаа. Ярамстай гоё шүү дээ. Наал төвчрлгүй шөнөөр л явах хэрэгтэй. Эсвэл үүрээр чи.